сайн бацхан хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр нэгжний шилжүүлэг үндсэн нэгжээр бодож дараагийн нэгж гардаг гэдгийг харуулах зорилготой бичлэг хийгдэж байна. За энэ дээр онгоц ийм ньютон хүч гаргаж ийм км цаг хурдтай 30 минут ниссэн бол ямар ажил хийсэн бэ гэж. За ажлыг бид нэр олохдоо үйлчилсэн хүчийг нь замаар нь үржүүлж байна. За тэгвэл энд хүчний нэгж ньютон, замын нэгж метр байж байгаа. Ингэжээж ажлын нэгж маань жоул гарна гэсэн. За бидний олгож байгаа зам бол одоо бид нэр зам өгдөг байгаа учраас хурдаа хугацаагаар үржүүлж байна. За энэ зам маань метр гарахын тулд энд маань метр секунд, энд маань секунд байжээж энд яах нь метр нэгж гарах болж байгаа. За тэгвэл бид нар мэддэг те 72 км цаг бол 20 м секунд байдаг. 72 км цаг бол 20 м секунд байдаг. 36 км цаг бол 10 м секунд байдаг. За тэгэхээр энэ дээрээс харуул эн чинь 720 км цаг юм чинь яах нь 200 м секунд хурдтай явж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт энд минут гэдэг нэгжийг бид нар бас яах нь шилжүүлэх хэрэгтэй. За минут чинь 1 минут 60 секундтэй тэнцдэг учраас 60-аар үржүүлж байгаа гэсэн. За ингээд 1800 секунд гарч байна. За ингээд 2-оор үржүүлээд өгөхөөр 36 тэгээд ардаа 4 тэгтэй юм байна. Ийм метр явж гин гэсэн. Өөрөөр хэлбэл бид нэр энэ тоогоор үржүүлж өгвөл тэгүүдийн тоолоо тавьчихна энэ үржих үйлдэл учраас гэсэн. За тэгэхээр одоо бид энд ингээ орлуулад өгөхөөр 250 кг гэдэг чинь 10-ын нэмэх 3 зэрэг ньютоныг үржих нь за 360-аар навчи 360-ыг үржих нь 10-ын 3 зэрэгт метр гэсэн. За ингэхээр энд 2 тэг бол ороод ир чинь 5 6 30 тэг тий. За 6 гээд энд яах нь 90,000 болж байгаа юм. 90,000-ыг үржих нь 10-ын 6 зэрэгт жоул. За эмэгтгээд бичвэл 9-ийг үржих нь 10-ын 10 зэрэгт жоул гарчна гэсэн үг. За тэгэхээр бидний хариу бол энэ болж таарах нэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.